Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Уран зохиолынхоо ном дэвтэр үзэг харандаага бэлдээд цэнхэр дэлгэцийнхаа өмнө суугаарай. Өнөөдрийн бидний үзэх сэдэв уран дүрслэлийг олж үүрэг хэрэглээг тайлбарлах. Суйрлах их маань ил одон жимд хүүхдийн бор өгүүлэг. Хүүхдүүдээ сурах бичгийн 64 дугаар талаа нээгээрэй. Бид өмнөх хичээлээр зохиолын өгүүлбэртгүүний бүтцийг ялган шинжилсэн байгаа. Зохиолын өгүүлбэртгүүн бүтэц эхлэл хэсгийг зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөл хэсгүүдийг задлан шинжилж тайлбарласан байгаа. Зохиолын хэсгээс уншаад зохиолыг уран сайхан болгож байгаа үг хэллэг, уран дүрслэлийг тэмдэглээрэй хүүхдүүдээ. За сурах хүчгтэрээ харандаагаар тэмдэглэж болно шүү. За багштайгаа хамтдаа уншия. Хүүхдийн бор. Хүрэнтэн ягаарах бодрог нь шар модны товцог холилдон багсааж, хоорондоор нь нэлэх хүүхдийн зулаан ус шиг шингэн зөөлөн хургалж, халиуран ургасан бяцхан хөндийг хүүсийн говь гэх. Биднийг баг байхад манайх гэдэг айл энэ ширээ шиг тэгш хөндийн дөрвөн талд нь ээлжлэн нүүж эргэх үлрлийг бардагсан. Хүүс гэдэг нь хар шилбээр зангидсан малгаан оройн сампин шиг барзгар бяцхан овоо. За зохиолын энэ хэсэг дээр уран сайхан болгож байгаа үг хэллэг, уран дүрслэл байна уу хүүхдүүд ээ? Эргцүүлэн сайн бодъё. За сурах хүчгтэрээ харандаагаар тэмдэглэж болно хүүхдүүд ээ. Багшийнхаа тэмдэгсэнтэй бүгдээрээ тулгацгаая. Багш нь тодруулсан байна, тийм ээ? Хүрэнтэн ягаарах бодрог нь шар модны товцог холилдон багсааж, хоорондоор нэлэх хүүхдийн зулаан ус шиг шингэн зөөлөн хургалж. За энэ хэсгийг багш нь тодруулсан байна. За мөн ширээ шиг тэгш хөндөй. Хар шилбээр зангидсан малгаан оройн сампин шиг барзгар бяцхан овоо. За эдгээр уран дүрслүүдийг багш нь ялган тэмдэглэсэн байна. Сурагчид та бүгдийн тэмдэглэсэнтэй таарч байгаа гэдэгт багш нь итгэж байна. За дэлгэцэндээ анхаарлаа хандуулаарай. Нэлэх хүүхдийн зулаан ус шиг шингэн зөөлөн хургалж. За энэ өгүүлбэрт юутай адилхан байна уу хүүхдүүд ээ? За хургалж мөчрлөн ургадаг, нэг наст ургамал гэж тайлбарласан байна, тийм ээ? Нэлэх хүүхдийн зулаан усыг шингэн зөөлөн хургалж гэдэг нэг наст ургамалтай адилхан байна. Хургалж хэмээх ургамлыг нэлэх хүүхдийн зулаан устэй адилтгсан байна. Тэр шинжээр нь тийм ээ хүүхдүүд ээ. Шинжээр нь адилтгсан биш. За дараагийн хэсэг. Ширээ шиг тэгш хөндөй гэж. За мөн ширээ бүхтэй тэмээ гэж ярьдаг тийм ээ. За юутай адилтгсан байна уу хүүхдүүд ээ? Ямар шинжээр нь адилтгсан байна уу? Эргцүүлэн бодороо. За хөндөй гэдэг үгийн тайлбар дэлгэцнээ харагдаж байна. Хоёр хэсэг уул нуруу мэтийн хоорондоор үргэлжилсэн алсалсан тэгш тавиу газар. За тэгш юм өргөн газрыг хөндөй гэж. Хоёр уул нуруудын хооронд гэж байгаа шүү хүүхдүүд. Ямар шинжээр нь адилтгсан байж болох вэ?
дэвтэр дээрээ бичээрэй. За тэгш өргөн хэлбрээр нь адилтгсан байна. Хэлбэрийн адилтгал. Ширээний тавцсан тэр тэгш хэлбэрийг хөндөй талын тэгш хэлбэртэй адилтгсан байна. За дараагийн даалгавар. Хар шилбээр зангидсан малгаан оройн сампин шиг барзгар бяцхан хүүсээ яваа гэлж байгаа. За энэ өгүүлбэр дээр юуг юутай адилтгсан байна вэ хүүхдүүдээ? Ямар шинжээр нь адилтгсан байна вэ? Уран зохиолын уран дүрслэлийг сонгосон зохиолчийн зорилго нь юу байв? За эргцүүлэн бодоорой хүүхдүүдээ. За энэ өгүүлбэрт овоог малгаан оройн сампинтай адилтгсан. За сампин гэдэг үгийн тайлбар. Бүс торго зэргийг жишүү зурус хайчилж шилб эмхэрдэн зангидах. За малгаан оройн хэсгийг хэлж байна. За эргцүүлэн бодоод дэвтэр дээрээ бичээрэй хүүхдүүдээ. Малгаан сампин овоо хоёрыг ямар шинжээр нь адилтгсан юм бол? Уг уран дүрслэлийг сонгосон зохиолчийн зорилго нь юу байв? Эргцүүлэн бодоод дэвтэртээ бичээ. Уг өгүүлбэрийнхаа хам орчинтой нь холбон бодоорой хүүхдүүдээ. За багшийн тайлбартай тулгая. За юуг юутай адилтгсан байна? Овооны оройг малгаан сампинтай адилтгсан. Ямар шинжээр нь адилтгч вэ? Харагдах байдал буюу оройн хэлбэрийг адилтгсан. Харагдах байдал хэлбрээр нь адилтгаж байна. Малгаан оройн сампин зангидсан хэсэг. Овооны хэлбэртэй нэн төстэй харагдаж байна тийм ээ хүүхдүүдээ. Уран дүрслэлийг сонгосон зохиолчийн зорилго нь юу байв? Овооны харагдах байдлыг тодруулахын тулд ашиглажээ. Уг дүрслэлийг хэрэглэснээр овооны харагдах байдал нүдэнд тодорч ирж байна тийм үү хүүхдүүдээ. За дэвтэртээ бичиж аваарай. За дараагийн даалгавар. Зохиолын хэсгээс уншаад зохиолыг уран сайхан болгож байгаа үг хэллэг уран дүрслэлийг тэмдэглээрэй. Хүүс дээр гараад харахад тэр хавийн бүхий л бараа алган дээр тавьсан юм шиг тороон үзэгдэнэ. Хүүсийн овооны чанхараас буурын шилний бох шүүрэн дааварлах адил. Бяцхан булгийн дэргэд жухам хизээ хэн гаргасныг нь хэн ч үл мэдэх. Тонгоогоод гараа сунгахад хүрмээр ойрхон татлахта худаг байна. За энэ хэсгийг сонгосон байна. За дараагийн хэсэг. Хүүсийн худаг дээр ирж дэвтээсэн гүзээ шиг ширэн ховоогоор нь чадлынхаа хэрээр ус татаж шүдээ хаг ташуулан уугаад бас бяцхан түнжигэр толгоогоо норгож савшаад хүүс дээр гарч малынхаа барааг харчгаад бор хатандаа мордон алхуулж явхад нэг усны жаргал байдагсан. Урд бүхэн зөв тийшээ, хойд бүхэн буруу тийшээ солбсон бор хат бол ах トゥ бид зургааг зогдроо дэвсэж өсгсөн хонь хурганы унаанд ээлжгүй зүтгэдэг гулууцхан хөх тэмээ. За энэ хоёр хэсгээс зохиолыг уран сайхан болгож байгаа үг хэллэг уран дүрслэлийг нь тэмдэглээрэй хүүхдүүдээ. Зохиолыг уран сайхан болгож байгаа үг хэллэг уран дүрслэлийг тэмдэглэе. За
утгыг нь мэдэхгүй үг байж магадгүй хүүхдүүдээ тийм ээ. За эхлээд ямар ч байсан уран сайхан болгож байгаа үг хэллэг уран дүрслэлийг нь тэмдэглэж хүүхдүүдээ. Дараа нь багш нь утгыг нь мэдэхгүй байж магадгүй үгнүүдийг тайлбарлаж өгье. За багшийн тэмдэглэсэнтэй бүгдээр тулгаж харцгаая хүүхдүүдээ. Бараа алган дээр тавьсан юм шиг тороон үзэгдэнэ. Буурын шилний бох шүүрэн дааварлах адил бяцхан булаг. Дэвтээсэн гүзээ шиг ширэн ховоо. За мөн гулууцхан хөх тэмээ гэсэн дүрслүүдийг багш нь тодруулсан байна. За утгыг мэдгүй үг байж магадгүй. За гүзээ гэж хэвэгч амьтны эдсэн юмыг агуулгах савыг хэлж. За ховоо гэж худгаас ус татах хэрэгсэл. За гулууц гэж бог малын дэлгээгүй бүтэн мах. Бог малын дэлгээгүй бүтэн махыг гулууц гэж. За мөн буурын шилний бох гэдэг өгүүлбэрийн утгыг мэдгүй байж магадгүй хүүхдүүдээ. За тэгэхээр буурын орооны үед шилнээс нь гарах хатан үнэртэй харвтар заарыг хэлдэг шүү хүүхдүүдээ. За үгийн тайлбараа мөн адил дэвтэр дээрээ бичээрэй хүүхдүүдээ. За тайлбарлах дасгал. За зохиолоос авсан ишлэлүүд хүйсийн овооны чанх араас буурын шилний бох шүүрэн дааварлах адил бяцхан булгийн дэргэд. Хүйсийн худаг дээр ирж дэвтээсэн гүзээ шиг ширэн ховоогоор нь чадлынхаа хэрээр ус татаж хонь хурганы унаанд ээлжгүй зүтгэдэг гулууцхан хөх тэмээ. За эдгээр дүрслэлүүд юуг юутай адилтгсан байна вэ хүүхдүүдээ. Эргэцүүлээд дэвтэр дээрээ бичнэ. За мөн ямар шинжээр нь адилтгах чинь вэ гэдгийг бас дэвтэртээ бичнэ шүү. Эргэцүүлэн сайн бодоод бичээрэй. Юуг юутай адилтгсан бэ? Тэгвэл уг адилтгал ямар шинжээр нь адилтгсан бэ? За багшийн хариултад тулгыг хүүхдүүдээ. За нэг төгөлбөр. Юуг юутай адилтгсан бэ? Булгийн усыг буурын шилний бох шүүрэн гарахтаа адилтгсан. За сурагчид та бүхний бичсэнтэй ижил байгаа байхаа гэж багш нь бодож байна. За тэгвэл ямар шинжээр нь адилтгав? Булгийн усыг буурын шилний бох шүүрэн дааварлаж буй үйлдэл адилтгсан. Үүлийн шинжээр нь адилтгсан байна. За хоёр дахь өгүүлбэрт юуг юутай адилтгсан бэ? Ховоог дэвтээсэн гүзээтэй адилтгсан. Малын дэвтээсэн гүзээтэй адилтгсан. За тэгвэл ямар шинжээр нь адилтгсан бэ? Ховоо савны хатуу чанар нь алдагдаж зөөлрсөн хэлбэр нь дэвтээсэн гүзээтэй адил болсон байна. Өөрөөр хэлбэл ховоо усан дотор байсаар байгаад хатуу чанар нь алдагдаж дэвтдэг. За энэ хэлбэр нь бол гүзээтэй адил болсон. За хэлбэрээр нь адилтгсан байна.
За дараагийн өгүүлбэр. Хонь хурганы унаанд ээлжгүй зүтгэдэг гулууцхан хөх тэмээ. За тэмээ гулууц. Тэмээний байдлыг хэлбрээр нь гулууцтай адилтгсан байна. За дэвтэртээ тэмдэглэж аваарай хүүхдүүд. Тэгэхээр ямар шинжээр нь адилтгаж байгаа юм бэ гэдгийг бүгдээрээ эргцүүлэн сайн бодох нь байна хүүхдүүд. За дараагийн даалгавар. Амьтан байдлаа хүн шиг сэтгэдэг болохыг харуулсан өгүүлбэр байна уу? За энд яагаад тэмээний зураг байна вэ те? Бидний зохиол дээр өгүүлсэн хүүхдийн бор ат байна. За тэгэхээр аттай холбоотой дүрслэлүүд байх нь шүү хүүхдүүд. За багш нэг жишээ үзүүлье. Жишээ нь та нар эрхэл гэх шиг. За уншсан зохиолоо эргцүүлэн бодоод сурах бичгээсээ уншаад үүнтэй ойролцоо дүрслэлийг олж бичээрэй хүүхдүүд. За өөрсдийн бичснээ багшийнхаа олсон дүрслэлтэй бүгдээрээ тулгыг хүүхдүүд. Хин ирж туслах юм болдоо гэсэн шиг. За мөн та нар минь намайг эндээс салгаж аваач дээ гэх мэт. За зохиол дээр маань та нар эрхэл гэх шиг нүдээ завчиж харддаг, завчиж гэдэг үгтэй холбогдож байна. Хин ирж туслах юм болдоо гэсэн шиг хүн болгоныг ээлжлэн ингэж харж байгаа тийм ээ. Хин надад туслах болоо гэд хараад байж идэг тийм үү? За харж гэдэг үйл үгтэй холбогдож байна. За тэгвэл дараагийн өгүүлбэр. Та нар минь намайг эндээс салгаж аваач дээ гэх мэт хүүхэд болгон руу хараад үнэрлэж байсан. Үнэрлэж гэж үйл үгтэй холбогдсон байна. Хэрвээ үйл үгтэй холбогдож байвал хүүхдүүдээ үүлийн адилтгалагч, үүлийн шинжээр нь адилтгсан. Дараагийн хичээллүүдээр дүрслэх хур маяг орох учраас сайтар бодож эхнээс нь ойлгож авна шүү хүүхдүүдээ. Сайтар тунгаан бодорой. За нэр үгтэй холбогчвол нэрийн адилтгал. Жишээ нь дэвтээсэн гүзээ шиг ховоо гэдэг бол нэрийн адилтгал байна. За дэвтэр дээр бичиж авъя. За өмнөх хичээл дээр бүгдээрээ өгүүлбэртгүүний бүтцийг задлж байх явцад зохиолын эхлэл хэсэгт бол орчин их дүрслэгддэг. Тэгэхээр хүүхдийн бор өгүүллийн эхлэл хэсэг тэр орчныг дүрсэлсэн хэсэгт дүрслэх ур маяг түлхүү байна хүүхдүүдээ. Энийг олж харсан байхаа гэж багш найдаж байна. За хүүсийн говийг тодруулахын тулд дараах дүрслэх ур маягуудыг ашиглажээ. Ширээ шиг тэгш хүндээ, гулууцхан хөх тэмээ, нялх хүүхдийн зулаан ус шиг шингэн хургалж, малгаан оройн сампин шиг бяцхан овоо, дэвтээсэн гүзээ шиг ширэн ховоо. За эдгээр дүрслэлүүдийг ашигласнараа хүүсийн говийн дүр төрх нүдэнд харагдаж байна. За тэгвэл хүүхдүүдээ ихэд уран дүрслэлийг ашиглаж байгаа үүрэг нь юу юм болоо? Уран дүрслэлийн үүрэг нь юу юм болоо? Бүгдээрээ эргцүүлээд дэвтэртээ бичээ. За уран дүрслэлийн
хэрэглээ нь юу ээжлэх вэ? Хэрэглээ. За эргэцүүлээ дэвтэр дээрээ бичээрэй. За багшийн бичсэн зүйлдээ тулгаараа хүүхдүүдээ. За эхийн уран дүрслийн үүрэг. За уг зохиолтойгоо холбон авч үзье. Тэмээ болон говийн дүр төрхийг тодруулахын тулд уран дүрслэлийг ашиглажээ. Ингэснээр хүүхдийн бор хүүсийн говийг сэтгэлд хоногштол, нүдэнд харагдтал дүрсэлсэн байна. Уран дүрслийн гол үүрэг нь бол сэтгэлд хоногштол, нүдэнд харагдтал дүрсэлж чаддгаараа чухал үүрэгтэй. Уран дүрслэлийг бид нэр зохион найруулахдаа оновчтой ашиглаж байх нь зөв юм шүү хүүхдүүдээ. За тэгвэл хэрэглээ. Говь нутаг тэмээний талаар олж авсан мэдлэгээ бичвэр бичгтээ ашиглаарай хүүхдүүдээ. За бид нар хэрэглээний бичвэр зөндөө бичнэ. За магадгүй говь нутгийн тухай бичихтэй өнөөдрийн хичээлээр үзсэн тэмээний тухай, талын тухай, худгийн тухай, за мөн ховооны тухай дүрслэлүүдээ бичгтээ ашиглаж байвал маш их сайн хэрэг шүү хүүхдүүдээ. За багш нь нэг зүйлийг амжилан хэлээ хүүхдүүдээ. Та бүхэн зохиол бүтээл уншиж байхдаа шин, сонин, содон дүрслэлүүдийг дэвтэртээ бичиж тэмдэглэж байгаарай. Ингэснээр бид нар зохион найруулахдаа уг дүрслэлүүдийг, уг оновчтой санаануудыг чадмаг ашиглаж чаддаг болно шүү хүүхдүүдээ. Тийм учраас зохиол бүтээл уншиж байх явцдаа Эрдэнэсийн сан мэт тэр оновчтой үг хэллэг дүрслэлүүдийг оюун ухаандаа шингээн дэвтэртээ бичиж байгаарай. Гэрийн даалгавар хүүхдийн борыг хайрлаж байгаа сэтгэлийг уран дүрслэлээр яаж илэрхийлсэнийг жишээлэн тайлбарлаарай. Интернет хэрэглээгээ хязгаарлаж, эрт унтаж дархлаагаа дэмжээрэй хүүхдүүдээ. Баярлалаа, баяртай.